Бидний яфанд хүрэхэд тентхийн их сургуулиуд өвлийн чөлөө тавьж сургуулийн хүрээ намж юм байсан ч азар байгаль докторийн найз Негата аж ахуйлын их сургуулийн захирал Хирокаватай уулзаж байгаль багшийн тухайтай сурвалжлага авлаа. 私は学長になったのは2年前で、その前は学長ではなかった。でもその昔からね、私とバイカルさんは非常によく話もするし、いろんな意味で、私も助けられたし、私もお手伝いをしたという協力の関係にありますよ。特に私が見てバイカルさんという人は学長としてではなくて、私という人間から見て非常にはっきりしている、嘘がない、これが一番大事でしょう。私も日本人としてあるいは個人としてそうありたいと思ってるから、そこのところはよくだから意見の違いでわーってなることもあるけれども、それはでも信頼関係は崩れないでしょう。なぜかって言ったら嘘はお互いに言わない、バイカルさんもご家族がいて、奥様と息子さんがいる。それから私も親父がいて、家族がいる。で家族もよく付き合いますし、学生も私の家にもよく来てくれたりして、そういう時にいつもバイカル先生が間に入ってくださってね、いろんな意味での普通の人間としての交流もさせてもらって。Хүн одоо нэг насанд маш олон сонголт тохиодог шүү дээ. Сонголт байх хэрэгтэй. Одоо үргэлжлэн таалагдсан сонголтыг аваад ихэд явна л да. Тэгвэл таваа одоо болтол хамгийн хүчтэй байсан сонголт ямар сонголт бол? Хамгийн хүчрэлтэй байх үед бол хоёулаа чухал юм уу, эсвэл одоо ийм үед бол хамгийн хүчрэлтэй сонголт болдог. Зөвхөн одоо алийг сонгосон болно гэсэн үед бол тийм шаарна. Алийг ч алдаж болохгүй гэсэн. Ийм үед бол хамгийн хүчрэлтэй сонголт болдог байсан. Жишээлбэл газар бодлох үед би яг тэр уулан дээр байсан талаа өдөр. Газар бодлох гэрдэ уцаавлаа. Энэ газар усаар нь усч ахлахаан бүр жогсож байгаа шүү дээ. Жишээлбэл гэрдэ усаар нь өвтөрөхгүй. Одоо ч бодож манай гэр ус жаахан голын яга юу шүү дээ. Нэг ирмэг дээр шиг юм шиг байсан. Тэр газар нь ингээд эврэх аюултай байдаг байсан. Жишээ гэр эвэрчих ч юм уу гэсэн доороо урдаар гэрэл батх юм байна. Урдаар биеэн батх юм шүү. Одоо би ч үгчих юм баг гэж өлбөг жайлчихсад ингээд жогсохгүй. Ингээд чирээгэн бараал ингээд тэр одоо тэр гэр нь хагарж ийн ингээд тэр чаарна ингээд усан ингээд шавартай буугаад л ирж байна. Тэгэл сандраа гүйгээ гарлаад өнгө жогсон гочсон чинь гадна олон тоосох ширээ ойрчихсан байна. Хажуунаа гэрийнх нь цонх монг нь хагараад очсон төмөр орчихсон байна. Тэгээ уулан дээр байсан. Тэгээд яг далаа уурн чигсэн чинь уулын зам ингээд хагарчихсан байна. Тэгээ ингээд яг явах үед одоо яг гэрийн нэг хаашаа явна гэсэн юм нэг зам дээр очиод ирсэн. Яг нэг хөөрөг байсан. Энэ хөөргөн дээр л одоо зам сална, энэ дээр л одоо хаашаа явна очиод сөрөгтөө одоо хаашаа явуулах хэлбэл одоо тийш явах болсон. Гэвч ээжигээ одоо манай охнор хөлтөд дарахчихсан ч юм уу гэдэг. Гэвч одоо юусан энд одоо сурагчид ингээ болохгүй болж байна гэж энэ юусан урдаар болохгүй болж гэсэн чамаг сонсчих юм одоо урдаар энэ болохгүй болж байна ийш нь урдаар очиж таа л гэж. Тийм одоо чанга байсан. Гэвч бас тийм одоо хүмүүсийн хэлдэг яг тийм бас биш байсан. Одоо мэлэн юу ч хэлдэг юм даа. Одоо бодоод үзвэл одоо бас нэг багш үнэ. Бас нэг хийвэс энэ байх л ёстой гэж өөрөө бодсон. Тийм сүртэй сонголт нь бол багш үнэ сонгох ёстой ч чамгаж өөрөө бодсон. Сүлдээ ингэж ойлгосон. Гэвч гэрдээ орох үед жаахан жарим дамсгалагддаг юм аа. Чи одоо манай хоёрын хамаарахгүй сурахчаал гэж бодоод гэж юм гэж одоо. Багшийн дохойг сэтгэл хөдлөсөн нэг учраас газар хөдлөөд бид нь яахаа болохгүй ингээд сандраад гэрээсэн гарах төрхөө орон багш харин гадна ирчихсэн байжээ. Тэгээ багшийн үжээ маш сэтгэл санаа багшаа үжмэгт нэг л одоо санаа амраад явчихсан. Тэгсэн мэ доороо нэг сурагч ингээд гашаа ингээд эага гүйж явахдаа ээчээд бэртчихсэн. Тэгээ багш манай дээр доорооны сурагчийн өмлөгд урдаар өргөчгээд ингээд учир барсны дараа харин багш ингээд манай доорооны сурагчийн хордон наагчтай явхад байгаа асуугаатхаа гэдлээ хэлжлээ. Энэ үгийг би сонсоод хамаг түрүү манай сурагчуудаа гүйж ирсэн байна гэж бодоод дотрыг сэтгэл хөдлөөд энэ учрууд би өргөлж чөйдөлж явдаг. Танай тайдаг хөтэй. Нэг хөтэй жолон би өнөр бас их бейдэ их одоо
яг шилдэг бас нэг Монголын босноо хувьд одоо их хариуцлагагүй хаж хийсэн гэж байна. Яагаад гэвэл манай хоёулаа нэг хүүхэд болно шүү дээ. Өргөд ингээд бол манай хүнд ч хөөхөр шүү дээ. Бид л хүн мөрөж иргэр өсөх төрийн бол явуулах бид хүнээ лав нэг тогтсон байран дээр хүн байхгүй нэг үндэстэй ирээд байхгүй. Тэгэхээр манус л манус жоохын манус нэг үндэснөө соёл гэдэг юм ямар ч юм бухтаас нь очиж ингээд бодох хэрэгтэй. Хамаг урдаар хүн байх хэрэгтэй. Хүн байсан соёл чинь сайн байвал шүү дээ. Хүн ч байхгүй сар юм. Тэгэхээр одоо чи хамаг наачих нь 2-3 хүүхэд бол манай энэ хүн сайн ингээд одоо нэг байртай. Өгөөл одоо бид явна гэж болно. Явна одоо хүн чөөхөрч гисэн. Энэ үндэстэн одоо аюултай хүндэстнэр ээж шүү дээ одоо чинь. Хүн манай үндэстэн одоо аюултай болсон одоо чинь. Энэ баяр ингээд манай үндэстнэр байхгүй болчихсон соёл байхгүй болчихсон шүү.